Энэ төвийн мэдээ үргэлжлэж байна. За өнөөдөр эрүүл мэндийн салбарын эмч ажилтнууд салбарын үйл ажиллагаанд тулгамдсан асуудлаар Улсын их хурал засгийн газарт шаардлага хүргүүлж байгаагаа мэдгдлээ. Учир нь нэг эмнэлэгт 2-6 тэрбум төгрөгийн санхүүжилт дутаж улмаар эмнэлгийн нэр дээр өр өсөж цаашид доктортой ажиллах боломж улам бүр хумигдож байна гэлээ. Иймээс өрхийн эмнэлэгт орон нутгийн 40%-ийг нэмэгдүүлэх хүний нөөцийн хомсдол үүсэж байгаа асуудалд арга хэмжээ авахыг хүссэн байна. Хоёр тасгийг нэгтгэж ажилтнуудын ажлын ачаалал нэмэгдсэн нь нийтлэг асуудал болж ковид тогтоосон тул үйлчлүүлэгчээс ирэх ажлын байрны дарамт мөн ихссэн байна. За зарим нь чи надад үйлчилсэнгүй харж үтсэнгүй гэж уурладаг. За бүр лайв хийдгээ гэд итэд учирлаа. Ялангуяа энэ бол орон нутагт их байгаа. Алсын дуудлаганд явдаг одоо эмч ажилтнуудын Улаанбаатар хот руу одоо өөр тийшээ яваад томилтын мөнгө, томилтын асуудал, очиод буудал байрлах асуудал, ерөөсөө энэ асуудал бол хангагдаагүй. Тэгэхээр энэ дээр бол одоо анхаарч жишээ нь алсын дуудлагад бол ерөөсөө 2 жолооч л явдаг гэж байна аймагуудад. Тэгэхээр энэ 2 жолооч алсын дуудлагад явахдаа яах вэ гэхлээр одоо нөгөө амралт байна уу үгүй юу? Тэрнээс болоод амралтгүй байжгаад тэр хүн алжаалаа тайлж чадахгүй байжгаад дараагийн одоо дуудлаганд явж байгаад аваар осолд өртөөд эрсдвэл яах вэ? Ийм одоо хүнд нөхцөлүүд байгаа учраас эдгээр асуудлуудыг шийдэхийн тулд бид нэр одоо Улсын их хурал засгийн газарт энэ асуудлуудыг тавья. Нэг иргэний ноогдох зардал маань 22 оноос хойш нэмэгдээгүй. Тийм учраас одоо өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн нөгөө нэмэгдсэн энэ үед за нэг иргэнд ноогдох зардлын хэмжээ маань бага байгаа учраас үүнийг одоо нэг дахин нэмэгдүүлж өрхийн эрүүл мэндийн төв буюу анхан шатанд ажиллаж байгаа эмч зөвлөгч дэмжих үйлчлэгээний ажилтнуудын салхи ус болон нийгэм баталгааг хангахад энэхүү одоо нэг иргэний зардал чухал үүрэгтэй. Тийм учраас одоо 26 оны улсын төсөвт за өрхийн эрүүл мэндийн төвүүдийн одоо нэг иргэнээр ноогдох зардлыг одоо нэг дахин нэмэгдүүлэхийг бас засгийн газар улсын их хурлаас бас ингээд шаардах саналаа хөргүүлж байгаамаа. Эмчнэр сарын дунджаар 2 сая төгрөгийн цалинтай илүү цагаар ажиллавал бага зэрэг нэмэгдэл авдаг байна. За гэтэл тогтчлт үйлчилгээний компани ажилчид 3.5 сая төгрөгийн цалинтай байгаа нь шудраг бус байна гэж тэд үзжээ. За тиймээс 8-9 сард чагсаал цуглаан аль биесоор хийж дуу хоолойгоо хүргэнэ гэдгээ илэрхийллээ.